Өдрөг заяатай Монгол түмний жаргалыг өөрийн аймнаас үнтэйгэдэгт эргэлзээгүй. За тэгэхээр миний хань Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн хурандаа гаваасвар маань Монголын цагдаа жирийн цагдаагаас хурандаа боллоо зүтгэхдээ маш олон одоо цагдаагийн сэдвтэй бүтээлүүд бүтээсэн байдгийг. Цагдаагийнхаа нэр хүндийг өндөр төргөж явах гэж энгийн ард түмэн бас одоо эергээр ойлгож байгаас билээ тийм ээ. Одоо тушаал аваад ажиллаж байгаа хүн чинь тушаалаад биелүүлнэ шүү дээ тийм ээ. Тэр утгаараа мань хүн одоо өөрийнхөө албаны нэр хүндийг өндөр төргөх хэмжээний уран бүтээлүүдэд маш олноор тойрогж ирсэн. Одоо ингээд одоо өөрөө байхгүй ч гэсэн бүтээлүүд нь мөнгө ихшгэлж байна да. Тэгэхээр тэр бүтээлүүдээ бүтээхдээ ер нь ихэвчлэн битүүр хамтарч бүтээсэн. Хамгийн анхных нь магадгүй өөрийнх нь цагдаагийн сэдвтэй бүтээлгүүл 801-р хороо гэж байхад 801-р хороо гэсэн дуу. Тэгээд хорооны орлогч байхдаа анх зохиож ирсэн. Энэ бид мартахгүй гэдэг бүтээлийг ер нь бол 2019 он зохиосон. 7 будалтүүлээ нэг замын цагдаа яг ингээд тэр машиныг хойноос нь хөөж яваад чирэгдэж яваад тэгээд нас барсан шүү дээ. Тэгээд яг тэр үйл явдлыг бид тэр хоёулаа сууж байгаад харж ирсэн учраас үнэхээр би сэтгэл шимширсэн. Үнэхээр ээж хүний хувьд, их хүний хувьд шүлэг яаж хүн тэрэлсэн байна уу? Яаж төсөөлж бичсэн байна уу? Яг тийм аялгуул буудаг байхгүй юу? Тэгэхээр би бол яг тэгж бичиж бодсон. Нэг талаар их хүний сэтгэлээр тэр хүмүүсийг тэр одоо амар эрсдсэн залуучуудыг одоо хайрлсан одоо халаглсан харуулсан ийм сэтгэлээр л бичсэн аялгау. За бид мартахгүй доо маань анх соёлын гавьяа сэтгэлтэн Монголын зохиолтын өвлийн шагналт яруу найрагч төдий орондоо гаваасвар хурандаагийн маань шүлгээр бүтэж соёлын гавьяа сэтгэлтэн хөгжмийн зохиолч Цэцэрлэг багшийн маань аялгаугаар Монголын цагдаагийн түүхт 100 жилийн зориулагдсан зохиогдсон дуу байна. Гаваасварын дараасаа дуулах өөр гэхэд ер нь өөртөө ер нь хариуцлага хүлээж авч би чадах болов гэж ер нь нэг тийм бодол байсан шүү. Тайзан дээр дуулаад хүмүүсийн үнэмжээс харахад ер нь дууг тодорхой хэмжээгээр амжуулж чадсан юм байна гэсэн өөртөө жоохон итгэл төрж ирсэн. Манай Нямхүүчийн соёл урлагийн сургуулийн дуулаач анги төгссөн яг миний шав байсан. Нямхүү битүүрээ бас нэлээд хэдэн дуу дуулсан. Тэгээд ер нь яг анх бодохдоо би Нямхүүдээ өгнө л гэж бодож ирсэн. Дуулах болгонд ганц мэдэрдэг зүйлхээр цагдаагийн байгууллагын үнд зүйл байдаг шүү дээ. Тангараг өгчнөө уншаад өнгөрдөг нэг амны уншлага биш. Зүрх сэтгэлээс илүү мэдэрдэг энэ дуулах болгондоо. Тэгээд энэ дуул ерөөсөө эхлээсээ төгслөлт ер нь огшлолтой энгийн дуунаас илүү тийм сэтгэл зүйн жоо өндөр ачаалттай дуулдаг байхгүй. Хамгийн анх 100 жилийн зориулж нэг хүндэтгэлийн тоглолтын дээр дуулж байгаа. Бүх удирдлагууд босоод зэрэтэл ингээд нэрх гээл босоод ирэхэд огш чаяа өөрөө ирэхгүй гэж нэг дэвчээр алдчихсан үе хоолой зангираад одоо хүртэл ярихад хүртэл гэж байна. Үүлэн тэнгэрт бүргэд ухарч дэвдэггүй шиг үүрэг хүлээсэн цагдаа урагшаа тангараагатай гавьяа хүслэгүй жаргалын үлмид
ёслоод гарцаагүй мөчид анянгэснийг битгий мартаарай. Цагдаагийн байгууллага 100 жилийн хойгоор цагдаагийн музейд бид мартахгүй танхимыг байгуулсан байдаг. За бид мартахгүй танхимд албан үүргээ нэр төртөө гүйцэтгэж баатарлагаар амь өргөцсөн одоогийн байдлаар 31 албан агчийн чээж баримлалыг одоо ингээд мөнхчүүлсэн алдаргааг мөнхчүүлсэн байдаг. Тэдний нэг нь цагдаа Гомсур юм а. 1987 оны 9 сарын 23-ны өдөр бүүвэ гэгч нь болохоор өөрийнхөө эхнэр болон тэг хадам эцгээ одоо занал хийсэн мэдээлэл бол эсхийн байцаагчд бол ирсэн байгаа. Тэгээд энэнийхээ дагуу болохоор Гомсрон агсныг болохоор одоо тэр хүмүүсийн амь нас эдвэрнгийг хамгаалгаад одоо мэдээллийн дагуу бүүвэгчийн ар гэрээ байрлаж байгаа одоо Төв аймгийн Эрдэнэ сумын Мухрын ам гэдэг газар руу явуулсан байна. За тэр хүн очиход бол нөгөө гэмтэтгээд бол ирээгүй байсан ба. За тэгээд очоод тэр хүмүүсийг ингээд ээж дэш нь болгох явцад нөгөө гэмтэтгээд ирсэн. Гэмтэтгээдээс гэр бүлийн хүмүүсийн амь насыг хамгаалаад үүр зайдал хамгаалан тэмцсэний эцэст бол өөрөө зүйлд нь буудуулж ингэж нас авсан байдаг. Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгсэний бол нэг илэрхийлэл болов. Цагдаагийн байгууллагын түүхийг олон мянган албаагч ажилтнууд маань хамтдаа бүтээлсэн, одоо ч бүтээлцээр байгаа. За энэхүү түүхийн маань нэгэн хэсэг болох албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэлсэн албаагчдаа зориулан бүтээсэн Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн цагдаагийн хурандаа гаваас өрнгийн шүлэг, урлагийн гавьяц зүтгэлтэн цэцэрлэгийн хөгжим бит мартахгүй дууг бид нэр энэ онд аль биесээр дүрсжүүлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэлсэн албаагчдынхаа алдар гавьяа үн цэнийг үргэлжид одоо дурсаж явах ёстой. Залуу үедээ ойлгуулж авах ёстой. Ямар их үн цэнээр өнөөдрийн энэ байгууллага оршин тогтнож байгаа вэ? Өнөөдрийн түүх бүтсэн бэ гэдгийг одоо мэдэж байгаасай гэсэндээ одоо энэ болсон үйл явдлаас сэтгэлэн энэхүү дууг одоо төрсжүүлэхийг зорилоо. Ард иргэдийн амар амгалан амьдралын төлөө амь насаа зориулсан тэдгээр бүх албаагчдынхаа төлөөлөл болгосон түүхийг ингээ гаргахыг зорьсон. Мэдээж доо түүх болон үн цэнтэй байдаг. Амиа алдсан албаагч болгоны ард тэдний гэр бүл, үр хүүхэд үнэт зүйлсэн үргэлжлэн үлдсэн байдаг. Тийм учраас бид нэг түүхийг онцолсон биш, тэдгээр бүх хүмүүсийнхаа төлөөлөл болгож энэхүү түүхийг сонгосон юм аа. Ёсолсон дүрм хэвээ